За Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж 17 дугаар жарны үйлчлэн болгогч туулай жилдээ одоо хамт олноо ажил хөтөлбөрөөр хошуучлан манлайж улс орныхоо хөгжил сэтгэлд өмтэй хөрнөг оруулсан баялаг бүтээгчид үндэсний үйлдвэрлэгчдийг зарлиг болгон шагналаа. За энэ удаа 38 байгууллагын 40 гаруй одоо үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчдийг төрийн одон медалаар шагналаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаа хэрэгжиж буй хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч өөрийн биеэр 40 орчим үйлдвэр дээр одоогийн байдлаар очиж ажилласан байна. Одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгийн газраас 80 гаруй үйлдвэр дээр бас очиж ажилласан байна. Яагаад ингэж заавал очиж үйлдвэр дээр ажиллаж байгаа гэхээр үйлдвэрчнийхээ сан сэтгэлийг сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдэж гэн, зарим асуудлыг одоо хуульд өөрчлөлт оруулах гэдэг юм уу? Салбар салрын дарга нарт одоо чиглэл өгч энэ асуудлыг хурдан түргэн шийдэж явж байгаагаараа Монгол Улсын ерөнхийлөгчийн очиж ажиллаж байгаа ажлын үр дүн байгаад байгаа. Баялаг бүтээгч нар бол одоо очих болгонд нь хилдэг байсан. Бага хүйтээ урт хугацаатай зээл бидэнд хэрэгтэй байна. Ковидоос үүдэлтэй, дайнд байдаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл, эдийн засгийн шокыг бид давж авахын тулд бидэрт төр засгийн дэмжлэг маш их хэрэгтэй байна. Одоо дөнгөж сая өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын засгийн газраас шийдвэр гарч бага хүйтээ урт хугацаатай зээл олгохоор шийдвэрлэлээ. Хөлсний хувьсгалыг энэ үйлдвэрлэгч нар, энэ баялаг бүтээгчдад эцсийн дүндээ хийн. Тийм болохоор Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлагаас сар шинэ босгон дээр хөдөлмөр зөвтгөлэн үнэлүүлж улс орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгч нараа шагналаа. Та бүхэн маань сар шинэ сайхан шинэлээрэй.